өндөр сугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлэг маань эхэллээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Эгүүнэ оюун болор софт компани болон аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээй. Unitel компани нэвтрүүлж ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV, Одмондөр радио 107, 83.3 хүсээ хостолгоноор та бүхэндээ хүрдэгэ. Студид компьютерийн шинжлэх ухаанч хасчлуу хөтлөгч Урна хоёр ажиллаж байна. За өнөөдрийн сэдэв бол хүүхэд төрүүлсэн компьютер гэдэг сэдвээр ярилцах нэ. Маш сонирхолтой байна. Яг үнэ. За. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. Зоны сайхан нэгэн өдрийн мэндийг хүргэе. Зоны ихэнх сар гарсан байна. За, бэлгийн тоол яриад ах шиг байна. За. За, ер нь компьютерийн салбарын юм ярина. За, тэгээд компьютерийн салбарт маш их асуудлууд байдаг тухайн ярьж байсан. За, одоо жишээлбэл энэ эрчим хүчний хэрэглээний асуудал байна. За энэ бол одоо хүн болгон л мэдчихэж байгаа бах тийм ээ. Одоо компьютер болгон сүүлийн үед л ер нь бол анх бол айгүй тийм цөөхөн компьютерийг нэг айхтар олон хэрэглэхгүй ч юм альсгүй ер нь ийм эрчим хүчний хэрэглээ ингэж шавхсан те. Одоо компьютерийн хүчин чадлыг ингэж тулгасан ийм хэрэглээтэй хүмүүс бол цөөхөн байсан. Одоо нэг хэдэн мэрэгжлийн ч юм уу те. Янз бүрийн тийм тооцоол хийдэг, компьютерийн програм хийдэг, шинжлэх ухааны инээдэрээ хүмүүс л одоо тэгж компьютерийг тултлан нэ одоо эрчим хүчийг нь халтлана гэдэг шиг те. Ингэж ашигладаг байсан. За тэгээд төд бодлого ингээ график дизайнерууд ч юм уу одоо геймерүүд маань гарч ирээд те. За ингээд компьютерийн хүчин чадлыг бол тулгаж эхэлсэн. Одоо компьютер ойлуулж эхэлсэн. Нөгөөт нь халаал, өрөөг нь халаагаал, тогныхон мөнгөний цэстэй хачин ихээр нь гаргаал те. Хичээн болж эхэлсэн. За тэгээд график дизайнерууд ингээ 3 хэмжээстэй янз бүрийн тийм лаглаг програмуудыг ажилуулахаар альсгүй тэднийг одоо тэр зураг болгоо рендерлэх гэж ярьдаг те. Инкэд нь бол бас ингээд маш хэмжээний. Альсгүй л одоо видео энтер график видео эвлүүлдэг хүмүүс хүртэл ингээд видеонуудаа ингээд рендерлж яхад бол тэр компьютер бол уйлдаг. Сайхан халдаг. За тэгээд сүүл рүү бол блокчейн гэдэг ачаа юм гарч ирээд биткойн гэдэг ачаа юмнууд гарч ирээд олборлолт юу гээл сонин юмнууд болонгуудаа одоо ингээд сайхан энэ эрчим хүчний хэрэглээ бол бүр ингээд туйлдаа тулс. Одоо хүмүүс бол за энэ компьютерийн эрчим хүчний хэрэглээ чинь болохоо байлаа гэд. Ингээд одоо ядчихсан чинь сүүлийн үед юу болсон бэ гэхээр хиймэл оюун гэдэг юм гарч ирсэн. За энэ бол за энэ маягаар хол явахгүй юм байна гэдгийг бол түндэрлэгтэнд ойлгуулсан. За ерөөсө бүх хүн ашиглаж эхэлж байгаа. Өмнө нь бол хэдхэн л хүн ашигладаг байсан. Дараа нэг хэдэн геймерүүд юм уу, график дизайнерууд ашигладаг байсан. Сүүлдээ нэг биткойн олборлагчдад ашигладаг байсан. Эрчим хүчийг шавхдаг байсан бол одоо хиймэл оюун гарч ирснээр ерөөсөө бүх хүмүүс ашиглаад эхэлж байгаа. За энэ хиймэл оюуныг ажилуулахын тулд маш их эрчим хүч хэрэг болоод одоо ер нь бол энэ эрчим хүчний хомсдол гэдэг юм үүсэж байна. За нэг бол эрчим хүчээ ихсгээ те компьютероо илүү хүчтэй болгохын тулд илүү ухаантай хиймэл оюун ашиглахын тулд илүү их одоо ингээд те дэлхийг шатаах хэрэгтэй болсон. За тэгээд сүүл рүү одоо энэ дата төвийн хэрэглээ нь бол одоо бидний хэрэглэж байгаа хиймэл оюуны компаниудын хэрэглэж байгаа дата төвүүдийн хэрэглээ улсын одоо нийт эрчим хүчний хэрэглээг давж эхэлсэн. Нэг өсөнд одоо ингээд бүр айхтар томорч эхэлж штэ. Одоо бидний нийт одоо энэ гэр орноо халааж байгаа эсвэл одоо хоолундаа хийж байгаа энэ бүх хэрэглээнүүдийг бүгдийг аваад эхэлж байна гэсэн. За тэгээд эцэст нь бол юунд хурж дуусах вэ гэхээр бид нар мэдээж дэлхийн дулаар руу орж одоо ер нь бол мөхөл рүү дараагийн галав юу яагаад юулах вэ гэхээр одоо хүн төрлөختөн дэлхийг дулааруулад юулна гэсэн бол тэрийг нь одоо энэ хиймэл оюун одоо ингэж галав юулуулах магадлал өндөр болоод эхэлсэн байгаа. За энэс гадна одоо зөвхөн эрчим хүчнээс гадна өгөгдлийг хэрхэн хадгалах, өгөгдлийг агуулгах гэдэг ийм асуудал бид нар тулгарч эхэлсэн. За одоо жишээлбэл мэдээллийн онл гэж байдаг одоо information theory гэдэг. За тэрэн дээр бол одоо ер нь термодинамикаас госчихсан одоо ингээ хуулчихсан ийм хууль байж байгаа. За жишээлбэл термодинамикийн 2 дугаар хууль гэдэг нь энтропосноо гэдэг замбраагүй байдал ямагт ихсэн гэдэг бол за тэрний одоо тэр адилхан нэг тийм хууль байдаг. За өгөгдлийн энтроп гэж байдаг. За энэ өгөгдлийн энтроп буюу одоо тухайн техник гэсэн битүүд ч юм уу энэ тоон өгөгдлүүд ч юм уу те эдгээр бол байнга одоо ингэж энтроп нэгсэн буюу одоо энэ юу гэсэн үг вэ гэхээр мэдээлэл үргэлж устж энэ бүдгэрч алга болж байна гэдэг юм утгатай байна. Ер нь бол бид нэг мэдээллийг хадгалагдсан бол мэдээлэл маань нэг нэгээр алга болоод те ингээд алдагдаал ингээд бүдгэрэл ингээд устж явах хэрэгтэй гэдэг юм хөл байна. За энийг бол анх одоо Claude Shannon гэдэг хүн бол гаргаж ирээд одоо нэг бидний ашиглаад байгаа Claude гэдэг нэг юм хиймэл оюун байгаад байгаа шүү дээ. ChatGPT-тэй адилхан нэг юм хиймэл оюун. Тэрнийг чи одоо нэр мэрэг одоо Anthropic-аас гаргасан Claude гэдэг хиймэл оюун чи одоо энэ Claude Shannon-ы нэрээр нэрлэгдсэн компьютерийн тэр цэм маань мэдээллийн технологийн салбарт бол маш том юм
онлын мэдгэдэгчнүүдийг оруулж ирсэн юм гэдэг. За энэ хүнийх харуул мэдээлэл байн галдагдж байна гэсэн. Тэгэхээр бид нар мэдээллийг байн одоо цэгцэлж явах хэрэгтэй гэсэн. Хорон ертөнцийн энтроп байн галдагддаг шиг энэ мэдээллийн ертөнцид энэ мэдээлэл байн галдагдж байна. Тийм болохоор бид нар өөр өөрж байгаа энэ эмзэг мэдээллүүдийг, санхүүгийн мэдээлэл, эрүүл мэндийн мэдээллийг юу гэдгийг те энэ бүх мэдээллүүдээ байн гарчилж торж явах хэрэгтэй гэдэг. Өмнө нь ярьж байсан тийм ээ. За энэ мэдээллийг юу алдагдуулаад гэдэг үгээр нь температур, орчны болон сүлжээний цахилгаан одоо соронзон шуум муу мэдгийн те альсгүй бол одоо төхөөрөмж нэвтэрч болно. Байгалийн тавгдшгүй хүчин зүйлүүд ээж болно. За жишээлбэл сансрын туяа. За тэгээд бас дээрэс нь эдийн засгийн давгдшгүй хүчин зүйлүүд ижсэн. За одоо миний тэ зураг хадгалж ирсэн, чатуудаа хадгалж ирсэн Facebook тампуурчвал одоо би тэгэл хамаг чатаа, хамаг зураг, хамаг одоо нэг дурсамжуудаа ингээд алдчихж байгаа байхгүй тий. За тэгэхээр энэ мэтчлэн мэдээллүүд бол ингээд алдагдчих байдаг. За дээрэс нь биш хурд гэдэг асуудал. За бид нар бол одоо ингээд шинжлэх ухааны янз бүрийн тооцоол хийх гэдэг. Ер нь л одоо ингээд хиймэл оюунаас бид нар харагдаж штэ. Тэ? Янз бүрийн хиймэл оюун ашиглах гингүүд ингээд үг үгээр нь бичээл нэг удаан бүрхгээ гаргаад ирэхэд оронд ингээд дуг гэл нэг үгээр ингээд яг л хүн бичиж байгаа юм шиг бичдэг. Энэ бол маш удаан. Компьютер мэж хурдан биччихмээр штэ. Тэ? Гэтэл одоо хиймэл оюуныг бид нар тэгж хурдан ажиллуулж чадахгүй байгаа маань одоо энэ компьютер маань архитектурынхаа төвшөнд их буруу үйл ажиллагаатай юу гэдүүлээ зохион байгуулалтаагаасаа болоод инээ тэрэ гэдэг. За энэ бүхний шийдэл бол ерөөсөө анхнаасаа л тодорхой байсан гэж үздэг. 80-аад жилийн тэртегээс анх компьютер үүссэн бий болж байхад л ерөөсөө те энэ зүйлүүдийн шийдэл, энэ асуудлуудын шийдэл бол тодорхой болчихсон байсан. За өмнөх дугаараар бол бас хүний тарих марк янз бүрээр ярьж ирсэн. Харин өнөөдрийн гол сэдэв бол ДНК. Тий. За энэ ДНК гэдэг зүйл бол ерөөсөө энэ байгалийн шалгарал гэж бид нар ярьдаг те. Энэ бүх зүйлүүд одоо энэ цаанаасаа байгалийн шалгарал ямар ухаантай юм бэ? Ямар одоо хиймэл оюухан ч хүртэл одоо байгалийн шалгарлаас сураал те. Ингээ явж байгаа. За тэгвэл энэ бүхний цаатал ДНК байж идэг. ДНК дотор бид нар мэдээлэл хадгалж болно. ДНК-гаар бүр ингээ мэдээлэл боловсруулж болно. Компьютер бүтээж болно. Тэр нь бүр ингээ ургадаг, үрждэг, хувьсдаг компьютерээр төрүүлдэг ийм одоо компьютер байх боломжтой. Тэр нь өөрөө одоо өнөөдрийн бидний эрчим хүчний өгөгдлийн одоо энэ хадгалалтын, хурдны энэ бүх асуудлуудыг шийдэл болох боломжтой гэдгийг харуулсан ийм гайхалтай зүйл байдаг. Махан биетэй компьютер яриад байна уу? Үгүй юу? Яг үнэ. Тэр нь бол махан биетэй л гэсэн үг тий. Ер нь одоо ингээд ярьж байхад бол маш тийм сонирхолтой юм сэдв баг. За ийм сэдвэр бол өнөөдөр хэдүүлээ ярилцах болно. За ер нь бол одоо ингээд мэдээлэл хадгалж байгаа бидний энэ төхөөрөмжүүд маань гэх юм уу те энэ зүйлүүд маань бол энэ жижиг тусмал илүү сайн. Энэ компьютерийн маань одоо энэ тооцоол хийж байгаа эд ангууд жижиг л тусмаа сайн. Яагаад жижиг тусмаа сайн гэхээр жижиг тусмаа мэдээж илүү бага орон зайд илүү их мэдээлэл багтана гэсэн үг шүү дээ те. Бид нар одоо ингээд маш том хэмжээний хэдэн терабайт, хэдэн петабайт мэдээллийг CD-н дээр хадгалах асар том хэмжээтэй болно. За тэгвэл орчин үед бол ингээд жижигхэн флаш дискэн дээр хүртэл ингээд хадгалдаг болцсон те. За тэнгуү чинь бага орон зайд их мэдээлэл хадгална гэдэг бол маш том давуу тал байна. За нөгөө талаас эрчим хүч бага хэдэн жижигхэн багцмаа эрчим хүч бага хэдэн том багцмаа л бид нар илүү их эрчим хүчээр тэгээ илүү их халаал илүү их одоо ингээд нүүрстүүлэл ингээд байглаад бол харуулад идэг. Тэгвэл жижигхэн багцмаа илүү хурдан болно, илүү авсаархан болно. За дээрээс нь мэдээж эрчим хүчний хэрэглээ багаснаа гэсэн. За тэгэхээр жижигхэн болгоё гэдэг асуудал. За хамгийн жижигхэн одоо хүний биеэр ярих юм бол хамгийн жижигхэн эсвэл одоо нэг 10 нанометр, микрометр хэмжээтэй байгаа. Сперм байдаг. За сперм бол бүр жижигхэн те. За одоо уг нь бол эн чинь цусны улаан эс чинь дотроо бөөм мөмгөө болохоор уг нь хамгийн жижигхэн байх гэдэг байгаа шүү дээ. А гэтэл одоо яг хүний биеийн биш одоо нүхэн өрчхийн эс гэх юм бол одоо энэ хүний эр бэлгийн эс байна те. Тэр бол 5 микрометр гэж байгаа. За 5 микрометр гэдэг бол асар жижиг. За гэтэл энэс жижигхэн бас нэг юм байдаг хүний биед. Хүний бие хамгийн жижигхэн эс гэж байна. Тий. Энэ бол тархины мэдрэлийг суюу нэр бас. Энэ бол бүр 4 нано микрометр хүртэл одоо микрометр гэдэг байгаа шүү дээ. Микрометр хүртэл жижиг юм bijээд байдаг. За миллиметрийг ер нь бол ингээм 1000 хуваахаар микрометр болж байгаа. 1000 биш одоо 100 хуваахаар гэх юм уу. Одоо метрийг 1000 хуваахаар сая хуваахаар юу болж байгаа. Одоо юу лээ микрометр гэдэг юм гарч ирж байна. За тэгэхээр одоо метрийг 1000 хуваахаар миллиметр гэдэг юм гарч тийм миллиметр гэдэг юм гарч ирнэ. Миллиметрийг дахиад 1000 хуваахаар микрометр гэдэг юм гарч ирж байгаа. Тэгэхээр энэ нэг жижигхэн миллиметрийг одоо та нар төсөөлж үзээл тэгэл тэрийг 1000 хуваа гэж бодлоо. Тийм жижигхэн зүйл хүний нүдэнд харагдахгүй. За тэгэхээр ийм жижигхэн байдаг бахнаа. За ийм одоо жижигхэн юм чи одоо нейронис альсгүй одоо энэ эр бэлгийн эс ч юм уу те. Одоо энэ зүйлүүд дотор мэдээлэл хадгалж
хадгалвал яах вэ гэдэг те. Тэгвэл айгүй тийм жижигхэн байхцмаа сайн гэсэн шүү дээ. Тэгвэл илүү эрчим хүч баг идэх гээд байна. Илүү хурдан байх гээд байна гэдэг асуудал. За тэгвэл одоо энэ фон ноём нь алан дүүрэнг бол одоо өмнөх нэвтрүүлгүүдээр зөндөө болоод ярьсан те. Энэ одоо ирээдүйн компьютер бол үний тарих шиг байх хэвээр. Энэ нейрон эснүүд шиг байх хэвээр энэ төр гэж ярьж ирсэн. За орчин үед бол одоо жинхэнэ тархины хэсийг бол ингээд ийм электродууд дээр ингэж ургуулад ийм жинхэнэ тарихаар тархийг сургаад компьютерийн тоглоом тоглож байгаа ийм чинүүд бол гарч ирдэг. Тэ. За энэ аргыг бол wetware гэдэг. Wetware гэдэг нь одоо нялцгай хангамж гэх юм уу? Одоо hardware гэх юм бол одоо техник хангамж, software гэх юм бол програм хангамж гэдэг шиг wetware гэх юм бол энэ нялцгай хангамж болж байгаа. За энэ аргыг бол эрчим хүчний одоо маш хэмнэлттэй. За дээрэс нь ийм параллел маш хурдан ажилдаг ийм давуу талуудтай. Ер нь л хамгийн гол нь одоо орчин үед бүх одоо ийм л авахнад чадахгүй тогтмол суралцах чадвартай ийм одоо компьютерийг бүтээх боломжтой гэж яриад байгаа. За тий маш олон давуу талтай. Ер нь бол маш ирээдүйтэй ч гэсэн энэ ёс зүй талаас энэ одоо нэг үжил суртлын талаас этик мораль талаас бол энэ маш том асуудлуудыг дагуулдаг маш том асуултуудыг дагуулдаг юм зүйл. За одоо жишээлбэл ингэж ургуулсан тархич тий мэдэрч чадах уу гэдэг ч юм уу. Ухамсар бий болох уу дотор нь өвдөх үү зовх уу гэдэг юм асуудал гарч ирнэ. За хэрвээ өвддөг зовдөг мэдэрч чаддаг юм сэтгэл санаатай сэтгэл зүйтэй байх юм бол бид нар тэрийг ингээд тамлан зовоогоод байгаа юм биш үү гэдэг ийм айхтар асуудлууд гарч ирдэг. За өшөө одоо цаашаа бүр жижигрээ. За одоо орчин үеийн хамгийн жижигхэн санах хойвол 6 нанометр. Одоо бидний орчин үед ашиглаад байгаа компьютерууд ашиглаад байгаа SSD ч юм уу те иймэрхүү санах хон хэрэгслүүд бол 6 нанометрт нэг ширхэг битийг хадгалж байгаа. За энэ бол юу микрометр. Юу тэр нөгөө нэг түрүүний тархины хэс. Энэ микрометрийг чинь одоо түрүүн чинь метрийг 1000 хуваагаад миллиметр дахиад 1000 хуваагаад микрометр гэсэн шүү дээ. Тэгвэл микрометрээ дахиад 1000 хуваагаар нанометр бол. За тэгвэл тийм жижиг одоо 6 нанометр дотор бид нар бол одоо өнөөдрийн 1 битийг хадгалж байна. Нөгөө мөн сперм чинь дахиад 1000 хуваачлаа тий. Энэ бол сперм хажууд нь юу 1000 дахин том юм байгаа байхгүй юу? Тий айхтар том юм байна гэсэн. За бүр одоо ийм холмиум сингл атом гэдэг. Одоо ер нь бол холмиум гэдэг ийм атом дотор ганцхан ширхэг атом дотор хүртэл ингээд нэг ширхэг битийг хадгалсан ийм одоо туршилтыг бас амжилттай хийсэн баг. За энэ бол одоо ерөөсөө нэг одоо 300 пикометр гэдэг. Ер нь бол бүр 1 нанометр ч хүрэхгүй гэсэн үг. За тэгэхээр пикометр гэж чинь дахиад нөгөө 1 нанометр чинь 1000 хуваа. За ингээд 1000 хуваагаад 1 пикометр гарч ирж 300 ширхэг пикометр буюу 1 нанометрийн 3-ны 1 л гэсэн үг байхгүй юу? Аюу санаа зовж байна. Тэр нөгөө супер пассаж мессеж рүү орчих юм биш үү нөгөө. Яг үнэ тий. Яг хүснэр байхгүй өөр ертөнц болоод. Яг үнэ. Энэ пикометр энэ төрлөө ороод ирэх яг мэдээлэл хадгалж болж байгаа. Тэрнээс бол тооцоол моцоол хийхээр нөгөө квантын үзэгдлүүд чинь гараад ирнэ гэсэн. За ямар ч хэсэг нэг иймэрхүү байдлаар бол бид нар орчин үед бол квантын энэ үгүй юм квант вэ. Ийм одоо санахаа энэ төр хийж чадж байна. За тэгвэл биш үү те. Одоогийн бол яг одоо эн чинь бол зөвхөн санах хувьд ч те. За тэгвэл одоогийн хамгийн жижигхэн транзистор бол 2 нанометр хэмжээтэй байна. За 2 нанометр. За транзистор гэж одоо бидний компьютер ажилуулад байгаа энэ тооцоолыг хийгээд байгаа баатар шүү дээ. Одоо бидний компьютерийн хувьсгалыг авчирсан энэ зүйл. За тэгвэл энэ 2 нанометр гэдэг бага багцсан эрчим хүч бага хэрэглэн жижигхэн багцсан бол ерөөсө хурдан болно гэж одоо энэ 2 нанометр дээр ирсэн. За энэс цаашаа жижигрэхээр яг түрүүний хэлээсэн квантын түнэл, квантын одоо тий янз бүрийн суперпозиц гэдэг энэ үзэгдлүүд нь гарч ирээд энэ нөхөө нэг тооцоолын боснол айчдаг. Квантыг холгоо айчдаг. За тийм классик биш бол авчиж штэ. За тэгвэл 2 нанометрээс бага болгохын тулд яах вэ гэдэг юм асуудал гарч ирнэ. За энэ бол ерөөсөө ДНК. ДНК гэдэг бол ерөөсөө 2 нанометрээс жижиг юм зүйл байна. За дөрвтийн санахаа гэж байдаг. Одоо ер нь бол бидний компьютер ч юм бол 2-ын санахаа гэдэг байгаа шүү дээ. Нэг тгээс бүтсэн гэдэг бол энэ ДНК гэдэг бол дөрвтийн санахаа гэж ойлгож байна. Дөрөв үсгтэй гэдэг. Тий, ATCG гэдэг байгаа тий. За энэ дээр яг нөгөө нэг A-ийн T-тэй зөвхөн ослон, C-ийн зөвхөн G-тэй ослон гэдэг иймэрхүү хослолууд байгаа. Тэгэхээр одоо 2-ын ч юм шиг ийм баг. Гэхдээ яг хуу сайн ярих юм бол эн чинь ATCG бүгдээрээ энэ протеины нугалралт нээтрээд ингээд оролцоо авчдаг болохоор энийг бол дөрвтийн санахаа гэж хэлж байна. Ер нь бол дөрвөн одоо тэмдэгтэр бүх мэдээллийг илэрхийлэх арга. Компьютер бол хоёрхан тэмдэгтэр бүх мэдээллийг илэрхийлэх арга. Тэ нэг бол тэг асаалтаа эсвэл унтраалтай. Эсвэл энэ юу болохоор одоо манай энэ ДНК бол дөрвтийн гэсэн үг шүү дээ тий. За дөрвөн юугаар л одоо тэмдэгтэр л бүх мэдээллийг илэрхийлдэг ийм арга ойлгож байна.
За хоёртын өгдлийг ер нь бол хөрвүүлээд энэ дөрвтийн мэдээлэл болгоод ингээ бид нар ДНК дотор мэдээлэл хадгалах боломжтой. За энэ юу гэсэн одоо тий бид нар зүгээр хоёртын тооллыг л дөрвтийн тоол руу хувиргах чинь гэсэн үг шүү дээ. Бид нар ямар ч тоог одоо 10-ийн тооллыг тий бид нар өөрсдөө мэддэг 10-ийн тооллыг 2-ын тоол руу хөрвүүлж болно гэдэгтэй адилхан 2-ын тоол дээр байгаа энэ одоо өнөөдрийн бидний компьютер дотор мэдээллийг 4-ийн тоол руу хөрвүүлээд энэ ATCG гэдэг үсгнүүдээр төлөөлүүлээд за ингээ өссөн мэдээлэл хадгалж болно энэ дотор. Ганцхан ширхэг одоо ганцхан грамм ДНК дотор бид нар 200 эксабайт мэдээлэл хадгална гэдэг. 200 эксабайт. За энэ 200 эксабайт гэж юу гэсэн үг юм бэ гэхээр 1 терабайт гэдэг нь 1024 ширхэг гигабайт гэсэн үг. За ойролцоогоор 1000 гигабайт гэсэн үг. За 1 петабайт гэдэг нь ойролцоогоор 1000 терабайт. За тэгээд 1 эксабайт гэдэг нь 1000 петабайт гэсэн үг. Тэгэхээр одоо ерөөсөө ингээл нэг одоо 1000 гигабайтыг нийлүүлэл 1 терабайт, 1000 терабайтыг нийлүүлэл 1 петабайт, 1000 петабайтыг нийлүүлэл 1 эксабайт гэж хэлж болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 200 эксабайт ийм том мэдээллийг одоо ингээд ганцхан ширхэг грамм ийм ДНК дотор хадгалж болно гэж боддоо. Ийм гайхалтай. За тэгээд интернетэд өнөөдөр биш үү те 200 зетабайт өгдөл байгаа гэж үзэж байгаа. За зетабайт гэдэг нь болохоор дахиад нэг 2000 ширхэг эксабайт чинь нийлээд 1 зетабайт бол. За тэгэхээр ерөөсөө ингээ бодоод үзэх юм байна шүү дээ те. Бид нар ганцхан литр ДНК дотор бид нар өнөөдрийн интернет бүх өгдлийг хадгалж байна. Хүн төрөлхтний бүх үлдээсэн Тий. мэдээллийг 1 литр Яг үнэ. Тэ ганцхан литр тийм ганц литр сүүний савн дотор л хадгалчихсан. Гайхалтай юм багтаамж байхгүй. За энэ бол асар жижигхэн болохоор ийм одоо бага орон зай дотор ийм их мэдээллийг багтаах боломжтой. За хамгийн гол нь ДНК дотор зөндөө олонгой даваатлага энийг хоёулаа удахгүй ярилцсан. За энэ хооронд хэдүүлээ төр амсын ингээ хамтран ажиллагч байгуулахаа одоо ингээ бүтээгдэхүүнийг танилцуулна. За энэ удаагийн хамтран ажиллагчаар одоо манай Игүнэ аюун болон одоо болор дуран гэдэг болор софт гэдэг одоо компаниуд мань хамтран ажиллаж байгаа. За өнөөдрийн танилцуулах аппликейшн бол одоо бүтээгдэхүүн бол болор одоо софт компани маань гаргасан болор дуран гэдэг алдаа одоо кирилл бичгийн алдаа цэцдэг ийм аппликейшнаас гадна одоо Kimo гэдэг ийм л оюун дээр суурилсан кириллээс монгол хичээрээр өрүүлдэг ийм сайхан аппликейшнууд одоо ингээ танилцуулагдаж байна. За бид нар бол угаасаа болор дурангоо сайн мэднэ. Одоо spell check гэх юм ордог байсан. Эн чинь одоо цаана болор дуран л байгаа. За тэгээд энэ бол одоо ерөөсөө л Монгол засгийн газраас одоо баг итгэмжлэгдсэн тий. Одоо энэ ерөөсөө л энэ кирилл бичгийн алдааг бол бид нар зөвхөн энэ болор дурангаар л янзлнаа. За энэ болор дуран бол бид нар одоо Word дээр, Excel дээр одоо Microsoft-ийн Office-ийн програмууд дээр одоо Windows вэ, MacOS вэ бүгдэн дээр нь суулгаад ашиглах боломжтой. За тэгээд кириллээр ингээд сайхан бичиж гутчил өөний одоо өсгч алдаатай, энэ үгч алдаатай ингээ гараад ирнэ. За тэгээд алдаатай үгэн дээрээ дараад энэ үг ямар үг байх боломжтой байсан бэ гэдэг одоо энэ те тэрийг засахтаа 150 сая ширхэг ийм үүсмэл үгийн сан дотроос ингээд зөв үгийг нь санал болгодог. Ийм гайхалтай аппликейшн байна. За тэгэхээр бол бид нар нэгт алдаа бол бидний гарын салгаар гарч явж чадахгүй нэ. За тэгээд тэр гарч явсан алдааг бол бид нар 150 сая үгийн одоо үүсмэл үгийн сан дотроос шүүгээд за энэ л одоо үг бичих гэсэн юм уу да гэдгийг шууд гаргаад ирнэ гэсэн. Тэрнээс чинь бид нар чи ихэнхдээ дөрвөө мэдгүй тэр кириллчийн 68 дөрвөн дотроос ямар одоо дөрмүүд байх уу гэдгийг их л ном уншдаг, их л одоо юм бичдэг хүмүүс гайгүй гадарлах баг. Тэгсэн ч алддаг тий. За тийм болохоор ерөөсө заашгүй л одоо энэ тэр цэм албан бичиг үчиж байгаа бол за тэр цэм албан имэйл бичиж байгаа бол одоо сурчлагын тий бүтээгдэхүүнийг танилцуулах интернетээр тараахж байгаа бол хууль дүрм журам бичих байгаа бол гих мэтлэн энэ одоо бидний зөв бичих кириллээр зөв бичих шаардлагатай газрууд маш их байдаг. За тэгэхээр энэ болгон дээр бид нар энэ болор дуран ашигланаа. За болор дурангаа одоо бид нар авч ашигламаар байх юм бол яаж авч ашиглах вэ гэдэг асуудал гарна. За тэгэх юм бол PC mall дээр очиод тэгээ сайхан bit лиценз гэдэг юм авчиж болно. Шууд одоо бид нар дээр үтж юм CD MIDI шиг юм авдаг байлаа ш тэрэн шиг юм бит лицензийг аваад тэгэл ерөөсөө өөрийнхөө компьютер дээр аваачаад нөгөө Word-ийн програм дээр байдгсан уу одоо тэр Excel дээр суулгачнаа гэсэн. За ингээ ашиглаж болно. За энэ бит лиценз авахд бол хөнгөлөлт урамшуултаа маш гайхалтай боломжуудыг олгож байгаа. За дээрээс нь өшөө бид нар заавал одоо энэ чинь орчин үед амьдарч जैन те онлайнаар бид нар лицензийг авах боломжтой. За ингийн тулд spell check CMN гэдэг сайт руу ороод за ингээд онлайнаар энэ болор дуран аппликейшны лицензийг нь авах боломжтой байлээ шүү. За гэхдээ PC mall руу очивол урамшуулттай. За дараагийн танилцуулах аппликейшн бол энэ Kimo гэдэг. За Kimo гэдэг нь яадаг вэ гэхээр маш энгийнээр хэлэхэд бол
кириллээр бичгээр чинь тэрэг чинь монгол бичиг болгочдөг. Ийм гайхалтай зүйл байна. За сайхан л бид нар чинь нэг латинаар галилж бичдэг гэж байгаа л нэг янз бүрийн ачаачин юм аппликейшнуудаар дамжуулаад нөгөө кирилл рүү буулгадаг байсан шүү дээ. За одоо бол бид нар одоо кирилл асуудалгүй болчлаа тий. За болор доронгаар алдаагийн шалгачлаа. За одоо монгол бичиг рүү кимо тэр ганц товчдаар бол бүрк гэж ерөөсөн монгол бичиг рүү хөрвчихнэ. За монгол бичиг рүү хөрвүүлэхэд маш олон асуудал гардаг. За жишээл бид нар одоо тий үгээ мэддэг. Одоо монгол бичиг гэдэг чинь бичиг хэл тий. Одоо кирилл бол ингээд нэлээд бас хэл ярианы хэлтэй төстэй байдаг бол монгол бичиг чинь бичиг хэл болохоор ингээд бидний уншихад ч хэцүү, өгнүүдийн л мэдэхгүй бол одоо бид нар тий бичиж хэцүү юм төвөгтэй байдаг. За тэгвэл одоо бид нар монгол бичгээ хэл соёлоо одоо ингээд тий жинхэнэ одоо манай монгол соёл шүү дээ энэ чинь уг нь бол кирилл бичиг хажууд хамаагүй мундаг тий өв соёл явж байгаа байхгүй. Гэтэл одоо бидний нэгээрээ бич чаддгүй энэ байдлыг бол кимо засч өгнө. Кимо бол таны монгол бичгийн туслах. За тэгээ монгол бичгээр бичих хэрэгцээ бол бидэрт өдөр болгон гарч ийн тийм ээ. За тэгээ янз бүрийн одоо юм унших бичих альсгүй дээрэс нь одоо энэ альбан хэрэгцээний шугамар бол бас бид нар зайлшгүй шаардлагаар монгол бичгээр бичиж байгаа. За тэгвэл энэ кимо аппликейшнийг аваад суулгах юм бол таны энэ фонтны асуудал одоо яаж бичих үү гэдэг асуудал тий чи нөгөө нэг ядж байгаад дээрээс доош бичдэг газар бараг байхгүй дээ. Монгол бичгээс өөр тийм байхгүй тий араб мараб хэлэх юм бол нэг юм зүүнээс тэгвэл 10-аас зүүн төнгө бичдэг тэрийг ингээ эргүүлсэн юм шиг. Тэгээ ингээ бүх програмууд эргүүлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр одоо ерөөсөө монгол бичгээр бичнэ гэдэг бол техник технологи компьютер дээр тэрцсэн маш том асуудлыг үүсгэдэг бол энэ кимо аппликейшн энэ бүх асуудлыг шийдэж гарч ирж байгаа маа. За тэгэхээр кимо гэдэг аппликейшн суулгаад монгол бичгээрээ ямар ч асуудалгүй төвггүйгээр бичих боломжтой болж байгаа юм байна. За энэ кимо гэдэг аппликейшнийг татаж авч суулгахын тулд одоо бид нэр kimo.mngl.net гэдэг энэ сайт руу ороод онлайнаар төрөөнийх шиг лицензийг аваад ингээд татаж аваад суулгах болно, ашиглаж болно. За үгүй бол бас яг адилхан PC mall руу очоод бит лицензийг нь хямдралтай урамшуулалттай үнээр худалдаж авч болох юм байл шүү. За тэгэхээр монгол бичгээрээ сайхан бичцгээе, кириллээрээ алдаагүй сайхан бичцгээе. За ингээд монгол өв соёлтой энэ бичгээ ингэж хамгаалаад ингээд сайхан хоорондоо алдаагүй монгол бичгээрээ бичцгээе. Баярлалаа. За маш их баярлалаа. За манай тийм 1 литр дотор бүхэл бүтэн интернет явах таацсан те нэг сүүний савн дотор л аваачаад хамаг интернет явах таачдаг. За гэтээ энэ бол зүгээр л хамгийн наазахын давуу тал. За ДНК дотор мэдээл хадгалъя гэх юм бол жижиг юм байна. За окей. Энэ айгүй тийм авсарах юм байна. Энээс илүү. За ер нь бол хэр удаан хадгалах вэ гэдэг асуудал. За ер нь одоо бидний SSD гэдэг байгаа энэ компьютер дотор ажиллаж байгаа энэ байнгын урт хугацааны санах хувь шүү дээ. За энэ бол ерөөсөө тасалгааны температур одоо манай энэ бидний амьдарч байгаа энэ тасалгааны температур дотор тий ер нь бол 1 жил мэдээллийг найдвартай хадгална гэдэг. За яжгараа. Одоо энэ ДНХ ч нөгөө амьд зүйл дотор байгаад байгаа зүйл шүү дээ тий. Тэгсэн ирнэ. За. Тий 1 жил. Үгүй энэ SSD. Одоо бидний яриад байгаа ашиглаад байгаа одоо энэ компьютерийн санах одоо хард гэх юм одоо сүүлийн үе хард софт болсон. За энэ SSD гэдэг байгаа юм бол ер нь бол тасалгааны температур дотор 1 жил мэдээллийг найдвартай хадгална. Тэрнээс хойш одоо нөгөө нэг энтроп чигсээ авчихна гэсэн. Тэгэл нэг нэгээр хаа нэг бит алга болсон юм мэдэхгүй, хаа нэг бит алдагдсан юм мэдэхгүй ингээл нэг нэр дүнг солигцоор байгаад мэдээлэл чинь аянда ер нь алга болно. За нэг те 10 жилийн дараа 20 жилийн дараа аваад чадах юм бол баг дотор файлууд танигдхаа болцсон. Ингээ явж. Тий. Одоо тийм. Гэхдээ тэр чинь тогн залгахгүйгээр компьютер байхгүйгээр ингээ хадгалаад байгаа шүү дээ. Гэтэл бид нар олон жил ингээ ашиглаж байгаа үед бол тэдний чинь ингээ баг багаар нь аваад ингээ янзлаад засаад хянаад байдаг байхгүй. За тэгэхээр одоо арчилж тордоод байна гэсэн үг шүү дээ. Алдаагийн засаа яваад байна гэсэн үг. За тэгвэл тийхгүйгээр бол ерөөсөө ингээд юу ячиж байгаа. 1 жилийн дотор ингээд нэгээр алдаанууд нэгсээд эхэлнэ. За тэгвэл хөлдөөгчн дотор хадгалж болох юм байна. За тэгэх юм бол арай олон жил. За нэг ийм балаа найдваргүй юм дотор бид нар бол ингээд найдвартай гэсэн бодолтойгоор ийм чухал юм хадгалдаг байх нэ. Тэгэхээр одоо бас үе нэг компьютер асааж те энэ мэдээлэл бас нэг сэргээч чивэл зүгээр юм биш үү. Нэг тоосын нэтлгөөд хөлдөөгч мэдээлэл хүртлөөг ингэж бас хадгалах хугацааг нь уртцдаг юм боёлээ гэдэг юм. Яг байна тий. За тийм ер нь хөлдөөгч маань бол өөрөө хөргөгч хөлдөөгч одоо зөвхөн компьютерийнхаас гадна одоо бидний физикал энэ мэдээллийг бас хадгалаад байгаа шүү дээ. Муудахгүй гэдэг байгаа шүү дээ. За холмиум атом гэдсэн төрөөнөө нэг ширхэг атом дотор нэг мэдээлэл хадгалсан гэдсэн. Энэ бол ерөөсөө лабораторийн орчинд хэдхэн цаг л хадгалсан.
Тэгэл одоо мэдээлэл алдчихж байгаа хэрэг. За тэгэхээр ямархан одоо тий найдваргүй дотор бид нар ингээ мэдээлэлд хадгалаад байгаа юм бэ гэдэг асуудал. Тэгвэл ер нь найдвартай бид нар мэдээлэл хадгалах арга байна уу гэдэг ийм асуудал гарч ирнэ. За тэгэх юм бол одоо ДНК. ДНК гэдэг бол ерөөсөө бидний найдвар. За энэ нойтнеро гэдэг юм тий. Нойтнеро бол нэлээд хэдэн жил хадгална гэдэг. Тий. Нойтн бол тэгээд амархан тэгээд эвдэрчдэг юм байна л да бас мэдээл. Гэхдээ биш тий хатаагаад Ямар сони юм бэ за. тэгээд дээрэс нь хүүтэн харанхуй орчинд байх юм бол хэдэн 100 жил болно гэдэг. Хэдэн 100 жил ганц ч мэдээл алдахгүйгээр, ганц ч бит алдахгүйгээр одоо нэг тэр юу гэдгүүлээ binary гэдэг чинь болохоор одоо юу штэ 2-ын гэсэн үг те. За тэгэх юм бол одоо bit гэдэг байгаа штэ binary bit. За тэгэх юм бол одоо 3-ын байх юм бол trinary. 4-ийн гэдэг одоо манай DNK харах юм бол одоо quaternary юу л нэг тийм байгаа. Quaternary билүү нэг тиймэрхүү юм байгаа. За нэг иймэрхүү. За тэгэхээр 4-ийн одоо энэ тооллын системээр одоо юу гэх юм бэ? Quit гэх юм уу те? Одоо тэгэхээр чинь quantum bitтэй адилхан болчих юм бэ те? За нэг иймэрхүү юм дотор бид нар ингээд хадгалчих юм бол ерөөсө ганц ч одоо тэр quit нь солигдохгүйгээр одоо ингээд нэлээд хэдэн жил хадгалж болох юм байна. За энэ бол юу ч заяа. Энэ ясан дотор альсгүй мөнгө цэвдэг дотор хадгалах юм бол шүү дээ те? Энэ бол одоо хэдэн сая жил болно. Хэдэн сая жил шүү дээ. Гайхалтай. За 52 мянган жилийн өмнөх Арслан зааны ДНК бид нар өнөөдөр одоо ингээд те нойтер нь гаргаж ирч чадж шүү дээ. Энэ бол үнэхээр гайхалтай. За мөнгө цэвдэг дотор хадгалагдсан гэдэг байгаа байхгүй. За мөнгө цэвдэг дотор яг л одоо юм шилшиг юм кристалл үтсэн юм кварц бүтц дотор хадгалагдсан гэдэг тий. Үдийг хүртэл бүрэн бүтэн хадгалж үлдсэн байгаа даа. Тэр нь үнэхээр гайхалтай. Тэгээ яс гэдэг чинь бас яг адилхан нөгөө бусад биеийн эсвүүдтэй адилхан ясны эс гэдэг байгаа л да. Зөвхөн нэг юм олон салаатай. Тий. За Адилхан эс. тий. Тэгээ ясан дотор одоо хадгалагдсан ДНК-нуудыг бол бид нар одоо тий чулууцсан ясан масны дотроос хүртэл одоо гаргаж ирж байгаа нь бол болно л доо. Гэтээ одоо бас л нөгөө нэг хэдэн сая жил хадгалагдсан гэдэг байгаа шүү дээ. Тэнгүүт чинь одоо тэр сая жил өнгөрчих юм бол бас жоохон эвгүйтэн л тий. За энэ яг энэ chromoclass гэдэг юм л да цаг хугацааны шил гэх юм одоо нэг ийм дотор одоо ийм гэж одоо энэ тэр нэг юм мөнх цэвдэг дотор ингээ удаан хөлдөө байсан юм ийм chromoclass гэж нэрлэдэг байгаа. Ерөөсөө тэр чигт хадгалж чаддаг. Энэ нойтон энэ арслан зааны хүртэл те ингээ хадгалаад үлдсэн юм шүү дээ. Тэ. Тэгэхээр үнэхээр гайхалтай. За энээс бол саяхан эрдэмтэд бол энэ хромосомын бүтэн хромосомын мэдээллийг босгож авч гаргаж ирж чадсан. За энийг бол ерөөсөө эргүүлж амьлуулах боломжтой гэдэг. Энэ бол үнэхээр гайхалтай. За тэгэхээр ДНК гэдэг бол ийм гайхалтай хадгалах хэрэгсэл байна. За ДНК дотор мэдээлэл хадгалах юм бол ер нь бол тууцан дээр хадгалдаг нэг арга байгаа юм. Тэр нь бол ингээд хэдэн 10 мянган жил хадгалж чадна. За силика гэдэг одоо силикон дотор л гэсэн үг шүү дээ. Силика дотор синтезлээ хадгалдаг нэг юм арга байна. За тэгээд энийг аваачаад хасгаар 8 градус буюу одоо бидний ахын хөлдөөгч дотор аваачаал хийчин зүгээр. За тэгэх юм бол шүү дээ хэд сая гаруй жил хадгалах юм байна. Гайхалтай гоос тий. За тэгэхээр одоо бид нар өөрийнхөө мэд чухал гэсэн мэдээллийг одоо энэ силика дотор синтезлээд ингээд хөлдөөгч рүү гайчих юм бол сая жил дотор ч яахчихгүй. Тогтдоггүй. Гэл юусэн байж. Гэтэ нөө хөлдөөгч нь тогтдох байх л та. Альсгэл нөгөө нэг юу арслан зааны байдаг шиг мөнгө цэвдэг рүү аваач яйчвал. За хамгийн гол нь усчийг нэс хол болох хэрэгтэй. Халуунаас хол байх хэрэгтэй. Эдгэрт бол ерөөсө дороо нөгөө нэг ганцхан жилийн дотор алга болчихно гэдэг чинь ерөөсө тэр шүү дээ тий. Нойтноор авах юм бол эн чинь бол баларна гэдэг байгаа шүү дээ. Хэдхэн жил болно. Гэхдээ ер нь бол бас хэдэн жил гэж чинь одоо бидний электроник төхөөрөмжүүд сайн байгаад байна шүү дээ. SSD нөгөө нэг ширхэг атом дотор хадгалсан хамаагүй дээр байгаад байна шүү дээ. Гэхдээ ер нь л ус чиг нь маш мэдрэмтгий. Халуунд маш мэдрэмтгий. Тэгэхээр айл болох хүүтэн, айл болох хуурай ийм сэрүүн газар байх хэрэгтэй. За дээрээс нь хүчил төрөгч байх юм бол бас ингээ хүчил төрөгчд мэдрэмтгий. Хүчил төрөгчтэй ингээ уралд ороо бот усрээд нөгөө мэдээлэл чинь байхгүй болчихно. За хит ягаан тоя сансрын одоо сансрын чигчтэй одоо янз бүрийн юм цацраг идэхүүд бол аюу тийм мэдрэг химийн янз бүрийн уруулууд мэдрэг тийм болохоор ингээд тэр силика милика дотор нь хийж байгаа ингээ хөлдөөгүүд ингээ хадгалах хэрэгтэй. За тэгэх юм бол илүү найдвартай. Үгүй бол бас ингээд мэдрэг бас нэг жоохон эмзэгдүү үйдэ шүү дээ. Ойлгомжтой л доо тэр бол За давуу тал нь л мэдээж маш жижигхэн болохоор маш нягт маш бага орон зай дотор тэрүүний ганцхан литр сүн дотор л бүх интернетийг тэр чигт нуулаа багтаач чинь. За тэгээд цахилгаан ашиглахгүйгээр удаан найдвартай хадгалах боломжтой. Авчаал тэр пермафрост нөгөө нэг мөнх цэвдэг дотор авчаал хийчихэд бол тэгээд хэдэн сая жилийн дараа гаргаж ирсэн чинь мэдээлэл нь фэйжлэн гэсэн. За ийм гайхалтай зүйл. За яг ДНХ гэдэг зүйл бол ингээ яг нэг ширхэг эсний ДНХ гаргаа үзэх юм бол 2 метр хүрдэг. Одоо тийм их утаслаг амтан байх нь шүү дээ хүн бол.
хүний бүтэн одоо ДНХ-г ингээ гаргаа задлаад одоо тий холбоод гээд фантастикаар утгах юм бол сарыг одоо эндээс дэлхийдээ 6 удаа ингэж тойрч ирэхээр тийм утаслаг зүйл нар хүртэлх цаг 20 удаа тойрно гэдэг юм да өөр. За тий ер нь тий санаа тэр сарыг бол 6 тойрно гэдгийг бол яг фактаа харсан тий. Тэгэхээр энэ дээр бол одоо хичнээн их мэдээл багтааж болох бол гэдгийг бол тэгээ ер нь ойлгож болоод байгаа. Тийм. Тэгээ хоёрдгийг хүн ч одоо яасан юм утаслаг амтан бэ гэдгээр гайхаад тийм. Яг тэр чигт оцсоогаад байна шүү дээ. Утасаагаад байгаа. Ганцхан ширгэсийн задлал ингээд цуулаад тэр ДНК-гийн мэдээлэл ингээд цувуулахад тэр 2 м юм уу тий. Айхтар юм тий. Тийм ээ тий. Харагдахгүй шүү дээ. Нүдэнд харагдахгүй. Тэр хүний бие чи хичнээн тэр бүүм исаагаал тий. Тэр болгоныхын дотор ингээд баах ингээд явах нь шүү дээ тий. За энэ бол үнэхээр гайхалтай. Тийм нэрээ тийм шүү дээ. Айгу тийм их мэдээлэл, тийм урт одоо мэдээллийг бид нар тууд яриад байдаг. Тэр тууд чи юм шүү. Яг тэр тууд чинь шүү. Тэгээ яг тэр тууд чинь. За энэ бас нэг компьютер дотор алдаа малдаа гардаг гэж янз бүрийн асуудлууд гарч ирээд идэг. Нөгөө нэг өмнө ярьжсэн шүү дээ, компьютерийн санахад алдаа гардаг гэдэг шиг. Ер нь бол ДНК-ц алдаа гардаг. За тэгвэл бидний энийг бол мутац энэ гэлээдэг те. За хувилгаж явахтай нэг гарна, хими уруулаар нэг гарна. Жишээлбэл одоо нөгөө нэг түрүүн хэлсэн ус эсвэл хүчил төрөгч энтертэй амархан оролд орчдөг. Тэрэн дээрээс одоо мутац гарна, мэдээлэл алдагдана. Цацар гэдэг хит ягаан туяа энтер гэдэг те. Энэ болгон ч одоо жишээлбэл озоны цорхоо энтер байдаг газар чинь бол ингээ нарны туяа шууд ороод ирнэ. За энд бол ингээ нөө ёончлдаг хортой цацраг болон дээрэс нь одоо нөгөө нэг хит ягаан туяа хортой хит ягаан туяа энэ төр шууд орж ирээд арьсан дээр туснараа арьсны одоо тэр ДНК гэмтээснээр одоо ерөөсө хорт автар үүсгдэг. Тий. Ийм айхтар энэ бол. Энэ бол ерөөсө хорт автар үүсчин гэдэг чинь бидний ДНК дотор одоо энэ алдаа үүсээд байна гэсэн үг шүү дээ тий. За вирусын халдвар малдвар гэх янз бүрийн шалтгаанаар одоо бидний зөвөр ингээл тамхи татгад арх хуухад хүртэл одоо ДНК-нууд гэмтчихийдэг тий. Энэ болгоно л одоо бидний ДНК-д гэмтэл очруулж идэг. За тэгвэл одоо энэ мутац баг хэмжээгээр одоо ер нь бол энэ мутац бас муу ч юм биш л таах нь бол бидний хөвсөл энэ төр гэлээдэг те тэр юм чинь бол баг багаар ийм хөвслөд явж явахын тулд энэ мутац бол бас заавал энэ алдаа гэдэг зүйл чинь бидний хөвслийн үндэс болоод байна шүү дээ алдаан дээрээс бид нар үүссэн байна яг үнэ тийм алдаа байхгүйсэн бол бид нар байж чадахгүй те өдийг хүртэл хөвсөж чадахгүй гэсэн үг шүү дээ гэхдээ энэ хитрхи одоо огцом те хитрхи богино хугацаанд дотор ингээ хийгдчих юм бол ингээд маш тийм ноцтой хорт тавдар болоод ингээд хүнийг өрөл өвчин болгодог за тэгэхээр энэ бол маш муу зүйл за тэгэхээр энийг бол одоо нэг компьютер чинь бид нар олон хувилал олонхын санал манлыг аваад ингээд алдаануудыг засаад байсан шиг яг ийм аргыг бол энэ ДНК дотор бас хийдэг. За одоо жишээлбэл давхар helix бүтц гэдэг байгаа шүү дээ. Ер нь бол ийм давхар юм хоёр хос мушгаа гэдэг. Уг нь бол тэр чинь ATCG гэл нөгөө нэг дөрвөн битүүдэр чинь дөрвөн одоо дөрвтийн тоолны системээр ингээд хийцэн юм а яг адилхан яг A-ийн одоо T-тэй C-ийн G-тэй харгалзуулаад яг ийм хос болгоод ингээд мушгаа ичдэг байхгүй. За тэгэхээр энэ хос болж байгаа нь айгүй тийм очиртай. За нэг талынх нь шүд дэвтэрсэн байлаа гэж дээ нэг ширхэг шүд нь. Тэгм бол нөгөө талынхаас энэ ямар шүд байсан бэ гэдэг шууд мэдээл нөхөөл тэр дорн засварлаж байна. Тэгэхээр хоёр хувлаад байна гэсэн үг тий. За ингээд давхар helix үүсэл хоёр хувлаад ингээд засаад. За гэтэл яг хоёр шүд нь бүтэн хэрнээ нөгөө нэг A-ийн T-тэй таардаг C-ийн G-тэй гэсэн шүү дээ тий. Гэтэл нэг талд нь A байгаад нөгөө талд нь C ч юм уу G ч юм уу ингээд байгаад ийм таардгүй хоёр таарчих юм бол энэ аль нь алдаа юм бэ гэдэг асуудал байсан шүү дээ. Одоо жинхэнэ аль нь ингэдэг асуудал байсан шүү дээ. За тэгвэл энд зориулсан одоо юм хромосом гэдэг юм байна. За хромосом гэдэг байгаа нэг юм одоо бид нар бол бүгдээрээ л мэдэн шүү дээ. Хромосом X хромосом Y хромосом гэдэг. За тэгвэл н хромосом гэдэг зүйл чинь ерөөсөө юу яадаг юм бэ? Игчдүү ихэр хроматид гэдэг байдаг. За нэг юм хроматид байлаа гэвэл эн чинь ингээл ерөөсөө тэр чигтээ нэг юм генетикийн мэдээллийг агуулж байгаа. Тэгвэл юм хоёр яг энийг яг адилхан хувлаад тэгээ хооронд ийм X хэлбэртэй болгоод ингээ хадгалцдаг. За энийг X хромосом гэж нэрлэдэг. За энэ бол игчдүү хроматит гэдэг. Ойлгохгүй. Яг адилхан ер нь бол ингээд хөвлөсөн гэсэн үг шүү дээ. За тэгээ яг санийх шиг юм алдаа гарах үед нэг A-ийн T-тэй таарахтай байсан чинь нөгөө талд нь C ч юм уу G ч юм уу гараад ирэх юм бол за энэ аль талд нь алдаа гарч уу гэдгийг мэдэхгүй болохоор нөгөө нэг талынх нь хоёр хөвлөсөн байгаа шүү дээ. Хромосомыг чинь тэр чигт хоёр хөвлөд ингэсэн байгаа. Нөгөө талаас нь хараад тэгээд ерөнхийдөө ингэж засдаг гэсэн үг. Алдаа нь аль нь байсан байна. Аль нь зөв гэдгийг нөгөө талаас хардаг. Компьютер шиг энэ. Яг л компьютер шиг. Дандаа хоёр хуулаа яваад байгаа үстэй тий. За энэ ерөөсөө олон хувилж байгаад олонхын саналыг авдаг арга ч юм бол ерөөсөө энэ ДНК дотор яваад байна гэсэн. За энэ дэр нэг тийм сонирхолтой факт хэлээд хоёлаа хамтран ажиллагчлаа орё. Энэ дэр Y хромосом гэдэг. За Y хромосом гэдэг бол одоо бид ер нь бол харахад бол шууд харагдан дөө. X хромосом яг X тэмдэг шиг ийм хоёр зөрүүлсэн хоёр игчтэй хроматид байдаг. За тэгвэл Y нь болохоор ийм хоёр биш
ийм хоёр явж ясаа ингээд жижиг нэг юм сүултээ хөл нь алдагдсан юм шиг харагддаг. Тий, нэг юм X-ийнх нэг нь ингээд аваа ийцэн шиг яг л Y шиг те. Яг л Y одоо үсэг шиг ийм болцсон. Тэгээ дээрэс нь богинохоо юм байдаг. За энэ ерөөсөө эрэгтэй хүний буюу ер нь эрэгчин бүх амьтдын одоо энэ хромосом ийм байдаг. Ийм Y хромосомтой байдаг. За энэ Y хромосом яадаг вэ гэхээр хуулбарлагдчих яг үед саний алдаанууд гарна штэ. Саний алдаанууд гарах үед нөө Y чинь нэгт Y чинь богинохон баг мэдээл хадгалж байна. Хоёрт Y-ийн тэр сүүл хэсэгт нь болохоор өөрийн гэсэн нэг хос байхгүй. Нөө ихчдүү хроматид байхгүй. За тэгэхээр алдаа гарах юм бол хаанаас авч засварлахаа мэдэхгүй болохоор энд гарсан алдааг ерөөсөө бид нар засварлаж чаддаггүй. Тэгээд эрэхтэй болсон юм шүү дээ. Тий. Тэгэл эрэхтэй. За тэгээд яагаад эрэхтэй амьтад, яагаад эрэхтэй хүмүүс богинохон наслаад идэх нь ерөөсөө Y хромосомоос болдог. Бүх эрэхтэй амьтад, бүх эрэгчин амьтад бүгдээрээ Y хромосомтой амьтад бүгдээрээ богинохон насладаг. Энэ ерөөсөө л энэ мутацаа давж дийлэхгүй гэсэн. Энэ алдаага ингэж засч одоо амжихгүй одоо эмэгчингээсээ төрүүлээд өгчөж чинь гэсэн үг байхгүй. Тийм тэрнээс бол ингээл архит амиг хэрэглэснээс болоод би мах удаа ингээ гамгүй хэрэглэснээс болоод эрэгтэйчүүд эрт үхээд байна гэдэг тийм байхгүй. Энэ бол Y хромосомоос хичнээн бид нар бие арчилт хорцсон ч гэсэн энэ богинохон сүултээ энэ Y хромосомоос болоод бид нар ингээд мутацд ороод чад хийгээд байгаа маа. Хөөх. За илүү утахгүй гэж хэлээ. За одоо бид нэг гоё X Y шиг гаргаад байгаа боловч яг бодит байдал дээр те нэг электрон микроскопор ч юм ингээ харахаар нэг шувууны бас шиг нэг юм сонин те нэг юм хэлбэртэй юм байдаг. Яг үнэ. За нэвтрүүлгийн хамтрагчдыг танилцуулъя. Аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээх Unitel компани маань өнөөдрийн нэвтрүүлэг явах боломжийг олгож ивент гэж ингэж хамтарч ажиллаж байгаамаа. Тэгэхээр Unitel Group одоо олон нийтэд зориулсан одоо маш юм хүмүүсийн аюулгүй байдлыг одоо тий сануулгах зорилготой энэ үлгэртэл байдаг гэдэг юм нөлөөллийн аяныг хэрэгжүүлж байгаамаа. Тэгэхээр захин орчны одоо эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой. За энэ ажлын гол онцлог бол кибер аюулгүй байдлын талаарх мэдээллийг хүн бүрийн сайн мэдэх үлгэрийн түүхүүдээр дамжуулан ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр одоо ингэж хүргэж байгаа ийм явдал юм аа. Тэгэхээр одоо жишээлбэл захин орчинд бол маш олон залилан хэрэгүүд болж байна. Бид нар хоорондоо бас захимаар л ерөнхийдөө бас тий ихэвчлэн таних болон танихгүй одоо янз бүрийн юм мэдээллүүдийг авч тийм хүмүүстэй харилцаж байна. За энэ дунд бол одоо нөгөө гинтийн хулганы хавханд байгаа юм шиг л ерөөсө хэлбэр аргаар мөнгө олъё илгэн хөрөнгө оруулбал илүү ашиг олно. Тэдэн төгрөг шилжүүлээд ийм одоо суглаач гэдэг юм уу те янз бүрийн юм сонин амлалтууд байна 50k шилжүүлээд сая төгрөг авна гэж яах шиг те эсвэл одоо та iPhone хожижлоо ерөөсөө гэл банкныхаа нууц нэр кодыг хийж гэдэг юм уу за энэ дээр бол маш олон хүн бас залилуулж байна за харамсалтай нь хүн болгонд нөгөө мэдээлэл болон орчны эрхт одоо тэгш нөхцөл байхгүй янз бүрийн орчинд бид нэр амьдарч байна хөдөө орон нутаг одоо сумдад те за тэр болгон дээр нөгөө нэг энийг анхаарал сануулах хүн байхгүйгээс болоод одоо залилуулж байна. Залилангийн хэрэг цахим залилангийн хэрэг бол өдрөөс өдөрт гарч байна тий. Тэгэхээр одоо яг энийг ингээ сануулах өнөөдөр нэг хүн ингээ сануулаа хэлсэн байхад маргааш одоо тим мессеж ирэхэд хүн чинь юу илээ гэж бас бодно шүү дээ тий. За яг л ийм одоо зорилгоор одоо ийм амархан олдох баялаг бодит амьдрал дээр бас зөвхөн үлгэртэл байдаг шүү дээ гэдгийг сануулах. За та бүхэн дижитал залилангаас өөрийгөө хамгаалж зөвхөн баталгаатай их сурвалжаас мэдээлэл авч байгаарай. Тэгээд эдний сайт руу ороод бас эдгээр зүйлүүдээс нь те эмээ өвөө ойр татны бас хүмүүс рүү ингэж явуулахад их зүгээр санагцсан. Нэрээ бас ингэ санаанд ормгүй юм байна. Нэрээ одоо эм үсгийн чинь R-ийн хоёрыг ингээд бичсэн байхад одоо те тухайн сайт шиг харагдах юм байна. За миний хувьд бол одоо буруу бичсэн байна уу? Буруу бичсэн байвал одоо юу гэдгийг тэр чинь бас нэг юм дохио байхгүй тий. За хоёрдугаар та яг вебсайтын тэр бичиглэл нь зөв байна уу гэдгийг энийг харна. За гуравдугаар тэгвэл одоо ямар нэгэн аппликейшн татахаар тий банкныхаа юм уу эсвэл фэйсбүүкийнхаа ч юм уу юзернейм пассвортыг хийхдээ ер нь ингэж илүү сайн жоохон ихур ханддаг ч юм уу тий. Ингэж бол сэргийлдэг юм. Чи яадаг вэ? Яг уу би бол өөрөө компьютерийн хүн болохоор бас гайгүй байгаа. Гэхдээ л бас эвгүй шүү дээ тий. Нэг гин алдан бас тэр чинь тий хүн анзаарахгүй тий ер нь бол хүн байнга анхаарал сон сэрэмжтэй байж байгаа хэвээр тий тэр саний тэр юуг нь хардаг чи хэцүү одоо тэр хаяг маягийг хардаг чинь тий за гэхдээ энэ хүмүүс бол ихэнхдээ энэ техник технологийн мэдлэг муутай хүмүүс тэрсэн маа одоо жишээл бидний аав ээж эмээ өвнөр гэдэг ч юм уу тий альсгүй бүрэн жоохон дүүнэр хэлбэ ингээд мэдгүйгээр аваачаад янз бүрийн мэдээлэл өгчдөг альсгүй янз бүрийн мэдээлэлээ одоо ингээд
аюу очдаг. Одоо мөнгөө алдчихж जैन гэсэн үг шүү дээ, тэ. Худлаа им руу мөнгө шилжүүлээд альсгүй л одоо ингээ банкныхаа мэдээллийг хүртлүүгээ явуулчихж байна. Яг л хаан банкны альсгүй л одоо ямар нэгэн банкныхны аппликейшн шиг харагддаг, вебсайт шиг харагддаг. Одоо фишинг мишинг амир юмнуудыг хийж байна. За тэгээд дээрэс нь одоо эн чинь годомжинд нэг юм тэр нэг юу лээ KFC MFC гэдэг лүү те. Ингээ те годомжинд ингээ байж байгаа бол тэр чинь ловер хийхэд хэцүү шүү дээ. Тэр чинь нэг цагдаа очиж шалгаал ингээ хаачих те. Гэтэл энэ нэг юм бургер аваараа гэдэг юм нэг сурчлагаа яваал ерөөсөө хүмүүс тэрэнд нь итгэл хямдралтай бургер гэж бодвол хамгийн гол нь мөнгөө биш аваачаад мөнгө шилжүүлдэг банкны аппликейшны нууц одоо пассвортыг хийчихэж штэ тий. Тэгэхээр одоо яг тэр хүн одоо өөрөө мэдгүй тэндээс мөнгөний авчна гэсэн үг. Тэгээд тэр банк нь ч мэдгүй хүн ч мэдгүй. Тэгээ нөгөө нэг бүргэрэн жирсэн юм байхгүй. Одоо ингээм хамаг мөнгө алддаг. Энд дэр ерөөсөө сонс хэмжтэй л байх хэвээр. Ийм одоо ловрууд яваад байгаа юм гэдгийг мэдэх хэрэгтэй. Ингэж бид нар одоо юу вэ штэ тий. Сэргийлэн гэтэл одоо энд ингээ сайхан мэдээлэл маань энэ нийгмийнхаа хариуцлагын хүрээнд те ийм сайхан буянтай ажлыг явж байна. Өөрсдөнд бол эн чинь ямар нэг хашиг байхгүй тий. Гэхдээ нийгэмд бол асар их ач холбогдолтой. Тэр цэмо одоо ингээ цахим заллан одоо гаарж байгаа энэ үед бол маш тийм чухал юм явж байгаа те. Би бол ингээ ганцаараа хэлээд өчрөхгүй шүү дээ. Би одоо өөрөө хичнээн мэддэг байлаа гэд эргэн тойрныхаа ээж аав эмээ өвөд баг хилүүлэх юм. Гэтэл одоо миний өмнөөс одоо те ээж аав эмээ өвөд маань ингээ хэлээд өгч जैन гэдэг бол үнэхээр гайхалтай буян юм аа. Тийм шүү. За тэгээд мэдээллийн хамт олонд их баярлалаа. За дурдсан дээр ирсэн дөрвөн оронтой кодыг хилээч энтер гэдэг дээр бол тий. Тэр мөр бол их гүйл байх нь үлдээ. Сэжигтэй болоо явчихсан ш. За. За хэдүүлээ сайхан түүх явж байгаад тэгээд усгая. За 1944 онд Эрвин Шрёдингер гэдэг. Одоо бас хүмүүс мэдэн дээ. Биологч болсон юм да. Тэ биологч болсон юм да гэдэг шиг. Одоо Шрёдингерийн муур энтер гэлтэй квантын механик энтер гардаг маш алдартай хүн баг. За энэ хүн амьдрал гэж юу вэ гэдэг ном бичсэн байдаг. За энэ номон дээр болохоор тухайн үеийн одоо ДНК гэж ер нь бол тухайн үед бол ДНК мэддэггүй байсан юм шүү дээ. Тэгээ ДНК гэж юм байдаг өгөөч мэдгүй ингээ байжсан. 59 онд л ер нь ДНК-гийн хэлбэр энтер болсон. Тий, яв үнэнтэй. Тэгвэл 44 онд ийм ном гаргацсан байсан. За энэ номон дээр нь болохоор ер нь бол энэ ховсол удамшил гэдэг зүйл яаж явагдаад байгаа юм. Тэгээ ховсол удамшлаа бол мэдээд байгаа тий. Энийг ийм өвлөгдөж уламжлагдаад ингээ яваад байна гэдэг тий. Энэ удамшлын мэдээлэл ер нь хаана байх хэвтэй вэ гэдэг ийм асуудал дээр ийм таамаг дэвшүүлсэн байдаг. Тэгэхээр энэ ерөөсөө энэ удамшлын мэдээлэл маш найдвартай хадгалагдаж явах хэвээр. Тэр зүүн биологийн систем дотор найдвартай хадгалагдаж явах хэвээр гэдэг ийм таамаг дэвшүүлээд за тэр таамагтаа болохоор бас хэдэн нэр дэвшиж гаргаж ирсэн баг. Жишээлбэл кристалл байх хэвээр гэж үзсэн. Одоо тэгээ бидний энэ удамшлын мэдээлэл кристалл дотор хадгалагдах хэвээр гэсэн. За энэ ягаад одоо ер нь кристалл гэхээр юу гэхээр ер нь бол ийм хатуу одоо бидний мэддэг одоо давс мавс ч юм уу те эдэр чи одоо кристалл шүү дээ. Элсэн чигрэн бэхэр энэ төр чин кристалл те. Одоо шил мэл бол кварц энэ төр бол кристалл байдаг. За тэгвэл хатуу тийм температур төсвөртэй ийм давуу талтай байдаг кристалл бол. Одоо ийм тогтвортой бүтцтэй гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр мэдээллийг хамгийн сайн хадгалж чадна гэж үзсэн баг. Ер нь одоо орчин үед одоо энэ кварц буюу одоо энэ memory crystal гэж нэрлэдэг байгаа тий. Энэ кристалл шил гэсэн үг л дээ. Кристалл шилэн дотор одоо ийм лазерын одоо ингэж тохиогоор шивж ингэж хадгалдаг ийм арга одоо сүлүүд нэлээд газар аваад байгаа. Ер нь бол одоогоор хамгийн найдвартай, хамгийн удаан урт хугацаанд одоо мэдээлэл хадгалах арга гэж үзэж байгаа. Маш тогтвортой, халуун төсвөртэй, эрчим хүч ашиглахгүйгээр бид тэр ингээд өгдлийг хадгалж болно энэ кристалл дотор. За тэгээд энэ бол ерөөсөө олон тэрбум жил мэдээллийг хадгалж чадна. Энэ бол үнээр гайхалтай. Тэгээ нэг ширхэг юм CD шиг кристалл дотор бид нар юм зүгээр юм шилэн кристалл байгаа юм шил байгаа юм бол тий. За тэгээд гэхдээ кристалл үстэй одоо байгаль дээр бол шил бол юм кристалл үстэй болцдог. За тэгэх юм бол тийм кристалл дотор нэг юм CD шиг юм дотор 360 терабайт мэдээлэл хадгалагдана. За ийм гайхалтай. Тэгээд хэдэн тэрбум жил хадгалагддаг шүү дээ. За кристалл бол ийм гайхалтай мэдээлэл хадгалахтай ийм талаа гэдэг байна. За тухайн үед бол Эрвин Шрёдингер бол энэ кристалл дотор байх хэвээр. Гэхдээ энэ бол энгийн кристалл байх хэвгүй гэж үзсэн. Энгийн одоо бидний тэр одоо шил шиг ч юм уу, альс бол давс шиг ч юм уу, энэ сахар шиг ч юм уу, энгийн кристалл дотор бол нэг л мэдээлэл ингээд үйлчлэгдээл ингээд одоо тий үе давтагдаад ингээд байж гин гэсэн үг шүү дээ тий. Кристалл гэж ер нь бол ингээд давтагдсан, үйлчлэгдсэн л юм зүйл гэсэн үг шүү дээ. Тэгээ нэг зүйл ингээд давтаад авцсан. За тэгэхээр ийм кристалл дээр бол бид тэр нэг жоохон ганц мэдээлэл, ганц битийг л ингээд ийм том болгож хадгалж болно гэхээс шул одоо ингээд те нарийн төвхтэй их мэдээллийг хадгалж болох болж байгаа байхгүй. Тэгэхээр Шрёдингерийн бас нэг таамаг нь болохоор энэ кристалл үйт бус байх хэрэгтэй гэж үзсэн. Юу биш ээ? Үйт бус. За. Үйт бус кристалл гэхээр одоо бүр сонир болчихвол. Уг нь кристаллын гол шинж тэмдэг нь
Үйтэй байх хэвээр. Гэтэл тэр үйт бус буюу ийм үйгүй ийм ямар нэг ийм давтагдсан бүтэцгүй ийм кристалл байна гэж. Кристалл биш болчлаа. Тэгэхээр тийм кристалл гэж юу вэ гэдэг асуулт гарч ирж байна шүү дээ. За ямар ч иймэрхүү нэг төвөгтэй мэдээлэл хадгалахын тулд чинь те нэгт найдвартай хадгалахын тулд кристалл байх хэвээр, хоёр төвөгтэй байхын тулд үйт бус байх хэвээр гэдэг юм ачин таамаг дэвшилсэн. За тэгээд тухайн үед бол одоо ийм хромосом ийм кристалл байх хэвээр гэж ер нь бол таамагласан. Хромосом энэ төр мэдээд байгаа нэг микроскоптойгоо юм болохоор. За тэгээд энэ бол хромосом чинь энэ хромосомчл кристалл юм шүү. Энэ бөөм, эсийн бөөм дотор байгаа хромосом чинь кристалл юм байна гэж таамагласан. За тэгсэн чинь яг энэ таамаглал 1953 онд яг түрүүний урнаг хэлснээр биелсэн. Энэ бол ДНХ-гийн одоо дагавар хэликс бүтц нэгдсэн гэж үзэж болно те. За ер нь яг энэ бүтцийг тухайд нээжсэн Ватсон болон Крик гэдэг хоёр хүмүүс бол ерөөсөн Эрин Шрёдингерийн энэ одоо бүтээлээс санаа авсан гэсэн. Бас уран зориг авсан. Ийм гайхалтай зүйл болсон. Тэгэхээр Эрин Шрёдингер зөв хэлсэн байна. Энэ ДНХ гэдэг бол ерөөсөө энэ үйгүй одоо тэг үйт бус кристалл юм байна. Тэ энэ Шрёдингер хэлээдсэн кристалл юм байна гэдэг үгсэн. За тэгэхээр ийм гайхалтай. Кристалл дотор бид нар амьдралын мэдээлэл хуулсан байна. Энэ амьдралын мэдээлэл нь маш төвөгтэй ийм мэдээллийг ерөөсөө ийм тууц шиг нарийнхан ийм үйт бос кристалл дотор ингэж найдвартай хадгалдаг байна. Тэгээ үе уламжлагдаад ингэ явдаг байна. За дараагийн ярих хэвээр зүйл бол энэ ерөөсөө яг нэг Манхэттен төслгээд байдаг нөө Тринити анхны цөмийн бомбын тэрийг туршсан одоо нууц төсөл Америкийн тухайн нууцлаа одоо ил болсон тий. За энэ төсөл дотор нэг юм острогчийн бомбын тэрийн загварыг Тейлертэй зог бүтээсэн тэр гэдэг алдартай энэ одоо математик ер нь тэр тундаа энэ компьютер дотор их лаг юм ийсэн мундаг алдартай энэ Станислав Юлам гэдэг хүн байдаг. За ер нь бол цаадах чинь Юлам бол ингээд компьютерийн хөлөг шиг одоо компьютер гэнэ шатрын хөлөг шиг ийм торлог бүтцтэй ийм сүлжээн дотор гэх юм уу тийм жижигэн үүрнүүдээс бүтсэн нүхнүүдээс одоо юу гэх юм те нүднүүдээс бүтсэн ийм одоо шатрын хөлөг шиг ийм дотор ийм кристалл яаж ургуулах вэ гэдэг ийм алгоритмыг туршиж үзчихсэн байна. Тэгээд одоо яг те латис гэж нэрлэдэг байгаа юм л ер нь торон сүлжээ гэх юм нэг иймэрхүү зүйл. Ер нь торшиг л гэдэг ойлгочих болно. За энэ дотор ерөөсөө хүлгийн нүд болгон одоо хэдхэн л одоо юутай дүрмтэй. Хүлгийн нүд болгон одоо өөрөөгөө л одоо өөрчилж чадна. Өөр бусдыг өөрчилж чадахгүй. Нүд болгон зөвхөн хурш нүднүүдэл уншиж чадна гэдэг ийм л дүрмтэй. За тэгээд тэр дотор алгоритма яаж зохино вэ? Яг тэр хэмжээгээр ингээд янз бүрийн алгоритм одоо тэгүүдээ те юмнуудыг ажилуулж болдог. За жишээлбэл Юлам бол өөрөө хоёр хэмжээстэй юм орчин дотор кристалл ургуулж ütсэн байна. За ингээд хиймлэр симуляцлж гэсэн кристаллын ургалтыг. За энүүгээр бол ийм цасан ширхэг гэнтэр шиг те ер нь бол ийм 6 хил талс малс хэлбэртэй ийм цасан хээнүүдийг хүртэнгээ зурж ууралтай кристалл бол иймэрхүү байдлаар ургаж байгаа маа. Одоо бидэрт бол ямар нэг ийм төвөгтэй компьютер төвөгтэй ийм систем хэрэг байхгүй. Зүгээр ийм нүднүүд л хоорондоо харилцдаг ийм энгийн алгоритм дээр ийм гой ийм кристалл бүтцүүд ингэж бий болж чинь гэдгийг баталж харуулсан байдаг. За энэ бол ерөөсөө энэ анхны энэ кристалл за зөвхөн кристалл ч биш одоо энэ торлог бүтцтэй одоо компьютерийн ийм тооцоолох аргыг нээж байна. За гэтэл хажууд нь Юламын хажууд ер нь бол юу л да хамтран ажиллагч гэсэн үг тий. Хажууд нь ингээм хамт суугаад ажиллаж байсан. Яг л Манхэттен төсөл дээр бас цөмийн бөмбөгийн систем одоо юунууд дээр тооцоолууд дээр ажиллаж байсан. Алдарт Джон фон Нойман гэдэг хүн баг. За энэ фон Нойман бол ерөөсөө энэ өөрийгөө хөвлөж чаддаг ийм одоо үрждэг ийм машин байх боломжтой юу. Буюу ер нь бол энэ компьютер дээр амьдрал үүсгэж болох уу гэдэг ийм сэдвэр бол нэлээд их судалгаа хийжсэн. За өөрийнхөө анх бодож ирсэн санаа нь бол нэлээд төвөгтэй ийм физик талаас нь бодсон байгаа юм л та. Тэгээд баг боломжгүй биш үү тэгээ баг шантраад бууж өгөх дээр толцсон байжсэн чинь манай Юлам хурж ирээд. Гөө чи наадхаа энэ нэг ийм латис дээр буюу одоо өөрийнхөө нөгөө нэг торлог сүлжээг санал болгосон. Одоо шатрынхаа хөлгийг аваач өгөөд энэ дээр одоо би кристалл ургуулж чадсан. Чи наадхан дээр ингэж хийгээд үтэж гисэн чинь нөгөө нэг фон аймных чинь физик бүтц талаас нь амар төвөгтэй юм гэсэн чинь энэ нөгөө шатрын хөлөг дээр ийм хялбархан болгоод өгсөн чинь амар хялбархан болоод тэгээ өстэй гоё юм бэ наадхаар чи ерөөсөө хийгээд тэгээ ерөөсөө Юлам фон аймн хоёр нийлж хагаад энэ анхны селлюлар автоматон буюу энэ одоо үүрэн автоматжуулалт гэдэг юм хийсэн байдаг. Ер нь шатрын нүднүүд дээр одоо ийм амьдралыг бүтээсэн гэж ойлгочих жишээ. За яг л одоо Юламын одоо нэг кристаллтай адилхан ийм одоо юунуудтай дөрмүүдтэй. За жишээлбэл 2D шатрын хөлөг шиг юм. Одоо ер нь л шатрын хөлөг байна гэж төсөөлж. За тэгээд нүд болгон дөрвөн хөрш уншина. Дөрвөн хөрш гэдэг одоо дээд доод хоёр хажуут гэх юм уу те. Энийг бол одоо өнөөдөр бол фон аймны хөршүүд гэж нэрлэдэг.
За энэ фон ноёмнуудын хөршөөл уншина. За тэнгуүтээ өөрийнхөө л мэдээллийг шинжилнэ. Гэхдээ энэ 29 төлөвүүдээс аль нэгийг сонгож шинжилнэ гэдэг. Тодорхой тооцоол юм даа. За жишээлбэл тэр 29 төлөвүүд нь одоо жишээ болгоод ингэ дээжлээд нэрлэх юм бол юм тоосон төлөв гэж байгаа. Юу ч байхгүй төлөв гэсэн. За дамжуулагч төлөв, саадуулагч төлөв, одоо хувьлагч төлөв, нэгтгэгч, устгагч, завсрын тууз мууз гэдэг те ийм төлөвд байгаа гэсэн. Тэгээ тууз болгоно өөр дээрээ бас шин өөр юунуудтай гэдэг ч юм уу те. Ер нь бол мэдээл хадгалдаг тууз гэдэг юм бас төлөв байж байгаа те. За энэ бол тууз юм байна. За дээр нь ямар үсэг байна гэдгийг харж мардаг. Ер нь бол юм 29 төлөвүүдийг одоо аль нэгийг авна гэсэн. Одоо тэр нүд болгох. Тэгэл эргэн тойрныхаа нүднүүдийг уншиж байгаа л ямар нүд байна, ямар төлөвтэй байна гэдгийг уншаал тэгээ өөрийнхөө төлөвийг шинжилээд иймэрхүү байдлаар ажилладаг айгүй энгийн алгоритм. За эндээс ерөөсөө универсал байгуулагч буюу энэ universal одоо энэ конструктор гэдэг юм гаргаж ирсэн. За энэ айгүй энгийн заяа. Их бий болон заавар агуулдаг юм тууз сундаас бүтнэ. Энэ одоо universal constructor нь. За тэгээд эхлээд заавартай тууцыг нь уншиж хагаад тэр заавартай тууцнаасаа энэ зааврын дагуу шинэ их биеийг бүтээн. За тэнгуүтээ дараа нь тэр заавартай тууцаа дахиж хувлаад дотор нь байрлуулад за тэгээд нөгөө нэг хувилсан зүйлээ асаана. Одоо буюу одоо амьлуулна гэсэн үг. За тэгээд энэ давтагдана. За энэ маягаар ерөөсөө өөрөө хувлаал ингээ вирус шиг үрждэг ийм юм хийж үзэлсэн. Тий. Үнэхээр гайхалтай. Энэ бүр ингээд нэлийн одоо биологийн шинжтэй байгаа даа уусаа тий. Яг л бүр нэг юм эхлээ нэг биеийн хувьсаа дотор нь ингээд заавраа дагуулаад зөвхөн заавраа авчираад ирж байгаа өөр юмгүй амт шүү дээ. Тий, яг үнэ тий. Ганц сүлтэй. Үнэхээр гайхалтай. Ер нь бол тухайн үед бол одоо ДНК-г дөнгөж мэдсэн байсан үе л дээ. Одоо 1950 он гараад ингэ явж ирсэн. За дөнгөж нэг ДНК манкаг чинь аль хэдийн нөгөө нэг тэнд Шрёдингер чинь анх таамагласан чи тэнд бүр ингэ те бүр бүтцээр нь химийн молекулаар нь ингэ юу ятсан. Одоо 51 альтертэй зураг байгаа анхны зураг. Яг үнэ те кристаллаар нь авцсан нэг юм. Ер нь бол кристалл шинжилгээний аргаар нээсэн гэдэг байгаа шүү дээ энэ чинь те. Кристалл гэдэг юм байна. За тэнгууд ер нь бол зүгээр л энгийн одоо чулуун болоо шинжилдэг аргаар шинжилсэн байхгүй юу. Тэгээ энэ кристалл байна гэд мэдсэн. Гэтэ ямар сонир бүтцтэй кристалл вэ гэд. За тэгээд ерөөсөө энэ нөгөө нэг универсал байгуулагч буюу өөрөөгөө хувлаад байгаа энэ машин чинь одоо анх удаа энэ машин өөрөөгөө хувилж чадахыг одоо баталсан ийм тохиолдол болж байгаа. За тэгээд дээрэс нь хиймэл амьдрал одоо ингэж анхны хиймэл амьдрал бүтээсэн энэ тохиолдол. Үнэхээр гайхалтай юм зүйл. За бас дээрэс нь зөвхөн одоо энэ хиймэл амьдрал компьютерээс гадна энэ биологийн одоо тий жинхэнэ амьдрал юу нь яаж ажилладаг байгаа юм бэ гэдгийг бол маш гоё ийм таамаглууд хийжүүлсэн. За окей тэр тухайд бол ДНК гарцсан байсан. Тэгээ эн чинь яг яаж ажиллах гэдэг дээр бол бид нар ямар нэгэн санаа оноо байхгүйсэн бол энэ одоо хиний одоо тэр чинь молекулар биологи гэдэг байгаа шүү дээ. Тэнгүүд энэ одоо фон ноёмны зохиосон энэ арга бол одоо ерөөсө хамгийн анхны за компьютер дотор амьдрал үүсгэж болох юм байна. Хамгийн гол нь ер нь бидний жинхэнэ амьдрал чинь жинхэнэ ДНК чинь ингэж ажиллаж болох юм байна гэдэг санааг авах. Одоо өгснөөрөө энэ молекулар биологийн салбар гэстэй дэлбэгжүүлсэн. Үнэхээр гайхалтай байсан. За энэ ерөөсөө бидний жинхэнэ одоо биологийн зүйлүүд хэрхэн үржиж болохыг, хэрхэн хувьсаж болохыг харуулсан. За жишээлбэл түрүүний фон ноёмны арга чинь бол хувьсдаггүй. Хэрвээ тэр тууцан доторх мэдээллүүд нь үрж болгондоо жоохон өөрчлөгдөг байх юм бол айгүй амархнаар юм хувьсдаг систем хийж байгаа байхгүй. За ингээл ерөөсөө хувьсаа ингэ явцдаг. Ийм гайхалтай одоо бидний хувьсдыг бол одоо бас ингэж анх компьютер дээр хийх боломжтой гэдгийг харуулсан байна. За тухайд бол ДНК-гийн бүтц тийм ер нь бол ингээд ДНК яаж ажилтгийг л бараг л ингээд нээсэн. Ийм гайхалтай зүйл болж байгаа. За тэгээд нүд бүрт адилхан байх нэг тийм маш хялбархан алгоритмын дагуу өөрөөгөө хувилдаг, үржиж олширдаг, хувьсаж өөрчлөгддөг ийм одоо алгоритмыг бүтээсэн гэж ойлгож байна. Одоо сонирхолж хэлэх юм бол энэ нэг Манхэттен төслөөр бас ажиллаж исэн алтартай бас нэг хүн байгаа. Одоо бэлгүүний шивтдэг энэ Ричард Фейнман гэдэг хүн байна. За энэ хүн ч гэсэн энэ бүгдээрээ л энэ Манхэттен төслөөр ажиллаж исэн юм хүмүүс. Одоо хамтран ажиллагчид гэсэн үг. За энэ одоо мэдээллийг заавал одоо бидний өнөөдрийнх юм соронзон дууцсан дээр биш ер нь бол энэ химийн төвшөнд илүү нягт байдлаар хадгалах боломжтой байна гэдгийг ер нь бол анх одоо таамаглаж хэлсэн иймэрхүү зүйл байна. Ер нь бол энэ ДНК гэдэг жишээд та жишээлбэл ДНК байна гэд ер нь бол ДНК дотор мэдээлэл хадгалж болох юм биш үү гэдэг санааг хүртэл гаргасан байна. За тэгэхээр тухайн үед бол нэг цаг үед амьдарч байсан энэ Шрёдингер, Юлам, одоо энэ фон Нойман, Фейнман гэдэг энэ мундаг эрдэмтдүүд бол бүгдээрээ тухайн үед бол энэ компьютер дотор амьдрал үүсгэж болох юм байна. Амьдрал ер нь бол өөрөө компьютер юм байна гэдгийг одоо ингэж олж харж ирсэн. За окей. Тэр энэ дэр нэг гоё үг хэлчихэ. Шрёдингер амьдралыг код гэж харсан.
Харин фон Нойман кодыг амьдралыг харсан гэдэг. Йоо. За тэгээд одоо энэ хүртэл одоо бид нар чинь ДНК дотор ер нь бол юм хадгалж болох юм биш үү гэдэг. Мэдэн шүү дээ. Ер нь уг нь бол мэдээлэл байна тийм. Сая өгнүүд айгуу гоё байгаа. Тийм. Тууз муудал яваад байна шүү дээ. Тэгвэл окей, тэгвэл санаахаа болж болох юм байна. Найдвартай юм байна. Авсарах юм байна. Эрчим хүч бага хэрэглэх юм байна. Окей. За энэ хамгийн анхны гол өмнө хэрэгжилжсэн юм чинь нэг хэлхээдсэн юм чинь компьютер яаж их юм бэ? ДНК яахаараа компьютер болчихдээ гэдэг асуудал гараад ирж байгаа байхгүй. За тэгэхээр ерөөсөө компьютер бол ДНК бол зөвхөн санах хаваас гадна өөрөө тооцоолол хийж чаддаг ийм гайхалтай зүйл байна. Бүр энэ бол үнэхээр гайхалтай зүйл. Энэ ДНК зүгээр за окей мэдээлэл бол ойлгомжтой тийм бидний генетикийн мэдээлэл. Гэтэл өөрөө эн чинь компьютер бол чаддаг гэдэг үнэхээр бүр ингэ яаж гэдэг тийм. За 1994 онд энэ компьютерийн шинжилгээ онц Леонард Адлман гэдэг хүн энэ ДНК ашиглаад богино замын бодлого гэдэг юм бодлуулсан байдаг. За богино замын бодлого гэж байна. Хамилтоны замын бодлого гэж байдаг л да. За энэ бол ерөөсөө биологийн систем тооцоол хийж чадах юм байна гэдгийг анх баталсан юм зүйл болж байгаа. Нөгөө ДНК чинь зөвхөн мэдээлэл хадгалахаас гадна тэр хадгалж байгаа мэдээлэл ашиглаад тооцоол хийж чадах юм байна гэдгийг харуулсан. За Хамилтоны замын бодлого гэдгийг хальт дурдах юм бол юу гэхээр ер нь бол бид нэр багтаа тоглолдог л байсан дөө. Хэдэн цэг хатгангуудаа за энэ цэгүүдийг тэ дайруулад тэгээ бүх цэгүүдийн дайруулна. Гэхдээ нэг одоо зурсан замаараа дахиж зурхгүйгээр бүгд цэгүүдийг дайруулж зурж болох уу? Хамгийн гол нь үзэг салахгүй гэдэг ийм нэг бодлого боддог байсан да. Янз бүрийн докто зориулаад тэ баавгатай чихэр мэхэр зориулаад байдаг. За энэ бодлогыг бол Хамилтоны замын бодлого гэж нэрлэдэг байгаа. Графийн бодлого нэлийн хүнд бодлого. Энэ бол ерөөсөө мянганы нөгөө сая долларын шагналтай бодлогуудын нэг байхгүй юу. Тэгэхээр энэ бол хүн төрөлхтний бодож чадаагүй бодлого. Одоо хичнээн мундаг компьютероор бодуулсан байлаа гэсэн бид нар одоо энэ аль хэдийн бодсон хариуг нь хараад хүртэл шалах боломжгүй. Ийм одоо хүнд хэцүү бодлого байхгүй юу. Гэтэл энийг ДНК бол дор нь батсан. Тий. Тэгэл ерөөсөө нөгөө нэг шилэн савд дээр шаврах гэж сэгсэрчэнгүүт л тэгээд бодоо ичиж. Айгуу амарх. За ингээд энэ одоо ДНК одоо юу бодож штэ. Одоо тоо бодож байна. Одоо хүн төрөлхтний компьютерийн бодож чадахгүй бодлогыг бодож байна. За тэгээд дээрэс нь одоо энэ тухайн одоо ДНК хаар дамжуулаад тэр аргыг ашиглаад энэ баа буюу үгүй чинь and or not гэдэг энэ гурван одоо гейтүүд буюу одоо логик үйлдэлүүдийг хийлгэж үзсэн баг. За энэ гурван үйлдэлийг л хийж чадж гэнэ гэдэг чинь универсал буюу бүх одоо классик бодлогыг бодож чадна гэсэн үг. Тэгээ ерөөсөө энийг л Turing complete гэж нэрлэдэг байгаа тийм. За тэгэхээр ийм орчин үеийн компьютерийн хийж чадах бүх тооцооллыг бол энэ ДНК хийж чадна гэдгийг ингээд баталчих. За энэ юу гэсэн утгатай юм бэ гэхээр одоо ерөөсөө л одоо манай энэ нэвтрүүлгийн энэ нэрний утга учир одоо энэ гарч ирж байгаа. Хэрвээ ДНК дотроо нэгт мэдээлэл хадгалаад тэр хадгалсан мэдээллээрээ тооцоол хийгээд тэр хийж байгаа тооцоол нь компьютерийн хэмжээнд бүр компьютерийн чадахгүй хэмжээнд ингэж хийж байгаа. За дээрэс нь чинь параллелаар явагдана гэдэг. Одоо өнөөдрийн бидний компьютер чинь юм логны үзүү шиг ганцхан ширхэг толгой явал бүгд ингээд нэг юм бэрдийн үлгэр шиг болдог байсан бол тэр ДНК ч болохоор ингээд байгаа газар бүгдээрээ л ингээл тооцоолуудаа нэгэн зэрэг хийгээд дорн дуусгачдаг ийм гайхалтай параллел тооцооллыг хүн төрөлхтөнд санал болгож байгаа ийм зүйл байна. За тэгээд энэ компьютер яаж болно гэхээр өөрөө үржин, өөрөө ховсно, өөрөө ургана. Одоо нэгэсэндээ бодоод үзтээ. Бид нар өнөөдөр гар утсаа ч юм уу компьютер жоохон хүчин чадлыг сайжруулж игээд ингээ ургуулна. Шинэ гар утастай болчихгээд үржүүлж болно. Нэгэсэндээ одоо нэг компьютер нөгөө компьютерыг төрүүлж болно гэсэн үг. Ийм боломжтой болгож байна. Одоо ДНК-г бид нар компьютер болгож ашигласаар, ДНК-г бид нар санахаа болгож ашигласаар ерөөсөө ингэж үрждэг, ургадаг, хувьсаж, өөрчлөгддөг амьд ийм одоо компьютерийг бүтээх боломжийг энэ ДНК болгож байна гэсэн. Хүн болж босч ирлээ бүр. Яг үнэ тий. Хувьсна гэдэг бол бас нэлээд бас мундаг чадвар их нэг үш. За яг колонд ч болно. Одоо колондог зөндөө амьд байна, замаг байна. Тэд нар ч айгу эмзэг байдаг байхгүй. Ягаад гэвэл хувьс чадаагүй учраас. Харин тий. Тэгэхээр ерөөсөн ДНК-г ашиглаад бид нар компьютер ийн гэдэг бол энэ амьд компьютер чинь гэсэн. А нөгөө талаас бид нар өөрсдөө энэ ДНК компьютер واخгүй юу? Энийг л ерөөсөө өнөөдрийн нэвтрүүлгээр хэлэх гээд байгаа. За боллоо. Баярлалаа. Техникээс тийм компьютер хийх гээгүй юм уу? Ерөөсөө энэ компьютер одоо ерөөсөө бидний ирээдүй энэ бол. За ойлголоо. Ер нь яг хүн л хийх гээд байгаа юм байна те. Тэгээ өдөрдөж болдог. Хүүхэд төрүүлдэг. Яа. За гайхалтай байлаа.
Маш олон сонирхолтой мэдээллүүдийг авлаа. Хасаата нэвтрүүлгээ үнэхээр бас ингэж сайн бэлдэж деталь мэдээллүүдийг авчирдаг их баярлалдаг шүү. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Эгүүнээ оюун болор софт компани болон аюулгүй дижитал орчныг хамтаа бүтээн Unitel компани мэдтгэж байна. Нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн хостолгоноор та бүхэндээ хүрлээ. Тэгээ хамтдаа байдаг шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлгийг дэмждэг хүмүүстээ их баярлалаа. Та бүхэн манаас гоё комент үлдээгээсэй гэж бас чинхүү хүсэж байна. Ингээ дараагийнхаа шинжлэх ухааны гайхамшигаар эргүү уулзтлаа. Баяртай, баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагийн банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.